Улаанбаатарт төрсөн нэгдүгээр төрөхөд би хүүхд байгаад бас асууж ирсэн эцгээс. Бас яагаад надад юм сонин нэрвч яагаад гэвэл хүүхд багсан тий зөөр бол тэгээд чиний нэр тийм сонин инээ тэр гэдэг л байсан байхгүй юу. Өглөө эртлэн байрны дарга бүрээ дугаргаж хүүхдүүд аав ээжтэйгэн гарч гимнастик хийн. Орой үдшийн цагаар байрны гадаа мөн л волейбол, теннис тоглох жаалууд үзэгдэнэ. 1970-ад оны үеийн хүүхдүүдийн амьдрал нэг иймэрхүү байжээ. Яг энэ л үеийн жаалуудаас хувь заяаган спортод 30 гаруй жил холбож яваа ширэн бөмбөгийг шилэн ваарнаас илүү хайрладаг нэгэн бол Цэрэн Дондог гуайн Шарх хүү. Тэрээр аавынхаа тухай дурсахдаа аав минь намайг энэ хүүхэд зүгээр сууж чадахгүй нэ. Спортын хүн л болох шинжтэй гээд сагсан бөмбөгийн спортоор хичээллүүлсэн юм. Анх секцэнд очиход самбарт үсрүүлж анхан шатны техник их заана. Гэтэл миний хувьд зүгээр л гэрийнхээ гадаа тоглодог мэтээр төсөөлж байсан. Дасгалаас хальширч бэлтгэлээ хүртэл тасалчихдаг. Тэгсэн мөртлөө сэтгэл дуудаад заал руугаан гүйчихдэг байсан. Ингэж явсаар эргэлт буцалтгүй энэ спортод татагдсан юм гэж хүүхэд насаа дурслаа. Эгэл даруухан энэ алдарсныг эр хүн болгосон Цэрэн Дондог гуайн тухай ямар хүн байсан бол гэх бодол төрлөө. Миний юу хүн уган бол одоо мэрэгчлийн багш хүн. Аав нөгөө Рафахт сурж байхдаа энэ Цэдэн балгой даам сурж ирсэн юм бэл. Даам төгсөн. Тэгээд яг ирээд энэ Баян Улгийн аймгийн Цагаан нуур одоо дамжлага бааз гэдэг том бааз шүү дээ. Тэнд ерөнхий нэгтлэн энэ төр хийж ирсэн. Ер нь бол эцэг маань бол их тийм номонд их дуртай. Ер нь бол өөрөө ер нь биднээс бол айлуулахад номтой, эрдэмттэй. За тэгээд ажилдаа их тийм үнж сайн сэтгэлээсээ хандж явах хэрэгтэй гэсэн тийм үзэл бодолтой. Өөрөө бол ер нь их тийм чамбаа. Тэгээд бас зөөлөн хүн ихтэй. Ер нь бол их тийм ширүүн зан авир бол их гаргахгүй тийм л хүн байсан. Хилмигдээд тэгээд энэ ховдын лагерт 3 жил хоригдсан юм бэл. Цэдэн бол дараа тэр ховдын лагерыг шалгаж яваад тэгээд дуудаад яг уулцсан байгаа юм л да. Тэгээ яагаад ингэсэн гэдэг. Тэгээд ингээд ийм учиртай ингээд яатсан байгаа. Тэгээ эцгийн маань удаачгүй сулсан юм бэл. Тэрнээс би ойлгосон байхгүй. Тэр Цэдэн балгой сулсан тийм ээ. Тэгээд амьдаа тэр намайг төрчөөд явж байхад яг тэр 3 жил тэгээ суудсан хилмигдээд суудсан хүн чинь цэвэр бал гэж амьдаа тийм балын Цэдэн балгын балыг өгөөд тийм цэвэр гэдэг нь бол яг бэлгшээгээ тэгсэн л тийм утгатай би логикээр сүүл тэрийг ойлгосон байхгүй. Дуугүй суугаан хаяа домох дуул шиг тэнгэр аав минь дүүрэн инээж байгаа нь дотрыг ариулдаг бурхан эцэг минь гэж аавыг магтан дуулсан найрагчийн мөртүүд сэтгэлд буух уяа яруу сайхан. Аав хүн гэж үлгэрийн баатар мэт үр хүүхэддээ баатарлаг сүрийг бадруулагч нэгэн мэт гаднаасаа харагдавч цагилгаан цахих мэт хатуу үгийг үрдэн хэлчгээд цэлэлзэх нулимсаан залгин өрөвдөжл суух уйхан сэтгэлтэй хүмүүн билээ. Цэвэр бол аавын үр хүүхдээ сургах арга, ухаан, өсгөн хүмүүжүүлсэн орчинч бусдаас өөр. Тэдний хүүхдүүд жинхэнэ спортын гэр бүлд өсөж хүн болцгоосон. Харин аав маань хүүхдүүдээ сагсан бөмбөгийн спортоос л хол өсөх хэмсэн гэж бодож явснаа ярилаа. Спортын хүн гэхэд санаанд оромгүй бодол мэт сонсогдовч өөрийн туулж өнгөрүүлсэн бэрх хатууг үр хүүхэддээ амс сулахгүй юмсан гэсэн аавын ухаанаас үүдэлтэй бодол байжээ. Айлын ба бүгд бол үрэхгүйгээ бол өөрөө мэддэг баг.
мэдээлэл ирхэл өссөн багталтай айл юм баг учраас. Ерөөсөө амьдрал нь тэр чигээрээ сагсан бөмбөг л байсан. Багш шав гэдэг утгаараа болохоор бас аав минь надад бас нөгөө илүү анхаарал хандуулах бас тал байсан байж магадгүй байдаг гэж. Тэгэхээр уулаа дагаж бид нар чинь уулын нөмөрт өвлждөг штеп. Тэгэхээр цас шуурга юу гэдгийг хамгийн сэрэн хүүтнийг давхад бид нар уулын нөмөрт одоо юу гэдгийг хоргодож бид нар өвлийг давж исэн. Тэгэхээр аав гэдэг хүн яг тэрнтэй л адилхан. Дасгалжуулагч гэдгээр нь их сайн мэдээд байдаг. Ер нь бол би дотроо тэгж дүгэндээ маш их сайн сэтгэл зүйч. Надад бол нөгөө ах их чигээр адилаар айлын баг хөхтөд бол хайр халамжийг илүү л мэдрээд байгаа юм шиг санагддаг ш надад өөртөө бол. Гэтэл адилхан байгаа л да юм мэдээж. Тэгээ сэтгэл хангалуун ер нь бол. За энэ чи алдарт бол бид бүтэн одоо 11 2 жил энэ чи бэлтгэл сургууль хийж өс тойрсон да. За одоо өнөөдрийн тийм ээ одоо ярьж байгаа энэ аав гэдэг нэвтрүүд орж байгаа одоо аав эцэг болох одоо замл энчнээс л одоо эхэлсэн тийм. За аавын хайр бол одоо ёстой нэг дуун дүүг байдаг шин нэг үггүй зэмлсэн хайраараа гэдэг чи одоо тийм л юм да одоо. Би тэгж л ойлгох тийм. Тэгэхээр бид нар бол мөнгө биш шүү дээ. Нэг өдөр байхгүй болоод тэгэд хамгийн гол нь тэр хүүхдүүд өөрснөө бие дагаа цаашаа хүний одоо хинээс одоо юу гэдгийг гар хөл харахгүйгээр амьдрах чадвартай байгаас л гэж хүсдэг тийм. Тэгээд ер нь бол тэр тал дээр нь нэлээд биеийн даалгах ер нь бол бодолтой байдаг л та. Хүн бүхэн тод онцгой гоц амьдрах юмсан гэж хүсэж байгаа шүү дээ. Өөртөө одоо хүсдэггүй юмыг л одоо тийм тэр хүүхдүүдтэй бити бий болох сургаасаа л гэж хүсэж байна одоо тийм. Амьдрал чинь дандаа л зүтгүүрчтэй тийм. Байнгын өдрөөс өдөрт асуудлууд гарна тэгэл тэрийг шийдэн жижиг баг хамаа байхгүй. Тэгээд л зүтгээл одоо тий нэг оргил дээр очих гэж байгаа юм шиг тий авираад байгаа зогсчих юм бол мэдээ зэрэг амьдрал утгагүй зогсож чинь угарж болохгүй. Тэгэхээр байнга л одоо тий жоохон ч болов тий урагшаа зүтгэж л байна. Яг гоо хайрлуулсан хүүхд тийм ээ. Байгуу сайн хүн болдог гэж сонсдог. Гэхдээ тэрийг хайрлж гэнэ гэдэг эрхлүүлж болохгүй гэж ойлгоо. Алаг үрдэн амьдрал зааж сүйд болоогүй ч ардын хүүхдүүдэд эрдэм зааж ирээдүйд тэмүүлүүлсэн гавья. Энэ гэр бүлийн эзэнд нь ч би энэрл хайраа түгээсэн эхнэр туяад ч би. Цэврээ багш 20 жил тамирчин байж улсын аврах шалгаруулах тэмцээнд 9 удаа оролцож явсан Монголын сагсан бөмбөгийн түүхийг бижилдсэн хүн. Харин одоо тэр дасгалжуулагч багшийн дүрээр өөрийн хайртай спортоос хөндөрч ис чадан ирээдүйн сайн тамирчин эх орныхоо нэрийг өндөр өргөх сайн багийг төрүүлэх их хүсэл мөрөөдөлдөн хөдлөгдөн явна. Түүнийг Монголын сагс сонирхдог хинч мэдхийн учир Цэврээ багшийн байгуулсан гавья үлдээх мөр энэ салбарт тодоос тод юм аа. Тэр бол Монголын сагсан бөмбөгийн тамирчдын загалмайлсан эцэг, заяасан бурхан мөнөөс мөн. Сагсан бөмбөгд бол хамгийн гол нь гэдэг бол тий олон хүнтэй тоглож тэрүүнтэй өрсөлдөнд ялж дийлэгдэж тэрүүндээ тий сурдаг нь хамгийн чухал. Ягаад гэвэл амьдрал бол сагсан бөмбөг юм аа. Сагсан бөмбөгийн философи бол амьдралын философи. Манай багш бол ер нь бол яг юмыг бол яг хариуцлагатай тий. Ганц сагс гэлгүй амьдралдаа бидний сагсыг тоолонд бол ийм байх ёстой, тэр ёстой гэж заавал амьдралтай холбож сургадаг. Ер нь бол айгуу тийм юмыг баримтлагч одоо тийм хүндээ. Монголын одоо тийм сагсан бөмбөг тоглож байгаа сагсан бөмбөгийн төвшин би нэг жоохон ч гэсэн тийм нэмэрч юмсаа л гэж. Анх 10 жилийн 4-р анги байхдаа анх цэврээ багш нар ирж ирсэн цэврээ багш нар. За миний хувьд бол сургууль дээр амьдрал дээр хамгийн том зөвлөгч бол манай багш байсан. Би энэ зөвхөн сагс гэлтгүй амьдралын ч гэсэн амьдрал дээр ч гэсэн хэрэгтэй зөвлөгөөд бол багшаасаа зөндөө их сурсан гэж боддог. Багшийн маань зааж сургасан, хэлж ярьсан юмны бас ач тус гэж би боддог. Сагс тоглосон, сагс сургаснараа бас миний амьдралд бол айгүй чухал нөлөө болсон. Өөний хувьд нэлээд тосрох хүн. Яагаад жишээл Монгол хүн сагсыг гадаад хүнтэй адилхан тоглож болохгүй. Яг зүгээр нуруу дутуугийн асуудал бий. Гэхдээ тоглож байгаа арга барил тэр сагсан бийг ойлгож байгаа арга ухаан тийм үү. Тэр нь төстэй адилхан байгаасаа л би
тийм хэмжээний байгаасаа л гэж хүсдэг. Тэр бол одоо эцсийн мөрөөдөл юм да. Бэлтгэл дээр нэг жоох ингээл гойжгтраад тэр мэрийг амар аждаг. Тэгээд юу болсон яасан энэ тэргээл жоохон амар туслахыг хичээдэг юм дээ. Мэдээж их хайрлгүй яах вэ? Гэхдээ яг л одоо нэг эцэг хүний тийм нэг хайрын дотроо тийм халан гаднаа байхгүй бол дасгалжуулагч хүнд чинь бол хайрлаад одоо тийм хайртай гэдэг одоо яг нэг юу гэдэг нэг хүүхдэд хайрлаж байгаа аав шиг бол хандаж бас болохгүй л дээ. Ягаад гэвэл тэр чинь тэмцэлд би өрсөлдөөнд бэлдэж байгаа юм чинь. Монголын нэртэй мундаг сайн гэсэн ер нь тамирчин бүх гайгүй тамирчид ер нь нэг 70-80% бүх тамирчид Монголын сагсан бөмбөгчид манай багшийн гараар дамжсан байдаг. Бүгд нь тодорхой хэмжээгээр зөвлөгөөг өгсөн байдаг. Бүгд нь тодорхой хэмжээгээр дасгалжуулсан байдаг. Ер нь сагсны хувьд бол миний хувьд аав гэдэг бол цэвэр болгоч юм да. Сайн тамирчин болоход хүсэл мөрөөдөл авьяас бэлэг чухал гэдэг. Гэхдээ хүн өөрөө хөдөлмөрлөж чадхал юм бол хинч сайн тамирчин болох боломжтой гинэ. Саяхан манай сагсчид Азийн наадамд амжилттай оролцоод ирсэн. Эрэгтэй эмэгтэй багийн тамирчдын нэлээд хэдэн цэврээ багш дээр ирж бэлтгэлэн базаагаад Азийн наадамд морджээ. Түүний нэг нь Монголын шигшээ багийн тоглогч Санчир юм. Тэр Азад аль хэдийнэ нэрээ дурсгасан сайн тамирчин гэдгээ нотолж чадсан. Энэ залуу цэврээ багшийн гарын шавнарын нэг юм. Монголын сагсан бөмбөгт их ирээдүй байгаа шүү гэж итгэлтэйгээр хэлэх түүний үг олон хүнд их итгэл найдвар урам зориг өгөх нь дамжиггүй. Монгол улсад сагсан бөмбөг хөгжөөд 70 жил болоход цэвэр бал гэдэг хүн 40 жилийнхэн түүхийг бичлэлцэж явна. Энэ хүнээс ирээдүйн сайн тамирчин болох хүүхдүүдэд сургамжилж хэлэх үг бий. Тамирчин хүний тэсвэр хатуужлал хамгийн гол амжилт гаргах үндэс болдог байна. Тамирчин бэлтгэл сургуулийн дээр өөрийгөө маш их дайчлах хэрэгтэй гэдэг ухаануудыг бол өгсөн гэж байна. Тэр хүний ямар нөөц авьяас байна, ямар нөөц вэ? Тэрийг аль болохоор тийм 100% гаргуулъя гэж хичээж явж л одоо тэр багшийн одоо юу гэдэг нь өөрийнхөө бодож хүсэж ирснийг тэр хүнээр дамжуулан илэрхийлж гаргана гэдэг бол мэдээж хэрэг бас их хөдөлмөр. Тэр хүний надаас багшаас их шаардна. Нөгөө бас тэр уг шавьяас тийм ээ. Тэр бас тийм хүсэж ойлголцож хүрэхгүй бол бас болдгүй байдaltaй. Магтаж ер нь үүрэн дээр нь хэлсэн тэгээд энийгээ л байж байгаа. Уурал загнах үе бол байна. Байнгын ингэдэг та нар тэгж байна, болохгүй байна, ингэдэг байнга шахах шаарддаг. Тэгээд тэрний үсэнд бас багшийн шавнар бас зөндөө мундаг сагсчид төрсөн ой сайтай хүүхд байна. Тийм ээ, жоохон удаан тусгадаг хүүхд байна. Би бэлтрийн хувьд бид нар чи ялгаад. Тэгэхээр тэр бүхнийг ойлгож чаддаг. Харж тийм тэгж чаддаг байж тэр хүнийг тэр тамирчныг бол тамирчин болгоно шүү дээ тэр хүүхдийг. Түүний эхнэр ч их спортод амьдралаа зориулж яваа энгүй хүн юм. Ийм хоёр эрдэн шиг хүмүүн нэгэн гэрт амьдрал зохиож нэг үеийн залуучуудыг хамт хүмүүжүүлж явна. Хан тэнгэр шиг түшиг болсон хань ижлийнхээ тухай тэрээр чухам үннийг өгүүлэх буйзаа. За ер нь үлгэр дууралт аав шүү. Тэгээ хариуцлагатай. Ер нь нэг ерхийн тэргүүн хүн бол ийм байх хэвээр, эрэгтэй хүн бол нэг ийм хариуцлага хүлээх хэвээр, хүн бол нэг ийм хэмжээнд хүнтэй харьцах хэвээр гэдгийг бол яг л үлгэр дуурал болдог. Тэгээд ч би бол одоо за охин хүн бол яг хөө тий манай охин бол одоо эмэгтэй хүн бол эмэгтэй л хүн шүү дээ. Зүгээр эрэгтэй хүмүүс гэдэг чинь өөрснөө эргээд айлын одоо өрхийн тэргүүн болно хүүхдүүдийн эцэг болно тий. Тэгээд тэр айл ямар байх вэ гэдэг ер нь өрхийн тэргүүн асар их нөлөөтэй идэв шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо би 3 хүүгийнхаа байж байгааг хараад бол би ярих юм байхгүй шүү дээ тэрэнд чинь бол тий. Өрхийн тэргүүн аав хүн гэдэг тэр эрхийг нөх хэрэгтэй байхгүй. Аав шийдвэр гаргах хэрэгтэй. Зөвч вэ бурууч вэ тэр бол тэргүүн л бол тэргүүн шүү дээ. Ер нь гэр бүлийн амьдралд идэвхтэй гишүүн байлгаж оролцуулах хэрэгтэй юм болов уу гэж би дотроо ингээд ажиглаад хараад байхад ер нь ээж хүүхдүүд ингээд их хэрмэдэлтэй аав бол нэг бэлгэдлийн чанартай байгаад их тийм юм гадуур харагддаг байхгүй. Би тэгээд
дотроо хэрдэгчгүй юм л да. Зүгээр дотроо л бодох те жоохон буруу байна даа л гэд. Ялангуяа хүүхдийн хүмүүжилд эрэгтэй хүний одоо ууж ухаан тэр юу гэдгийг юмыг өргөн үрээтэй хардаг чадвар чинь бол хэрэгтэй шүү дээ. Аавын одоо тэр гэр оронд байж байгаа байх их мэдэл нэр хүндийг бол ээж бас хажууд хамгаалагч нь шүү дээ. Бэ сагсан бөмбөгөөс өөр зүйл сонгож болох байсан. Нэг удаа ганцгийн 8 хүртэл хийж үзснээ ярьлаа. Юм зарна гэж над шиг хүн лав хийж чадахгүй юм билээ. Ямар ч утга учиргүй санагдаад болсон. Хүн ер нь өөрийн дуртай юмаа хийх нь хамгийн зөв юм гэдгийг би эндээс л ойлгосон. Үүнээс хойш сагсан бөмбөгөөс өөр юу ч сонирхоогүй. Би чинь бөмбөгөнд нэг хүүхэд хүрэхэд л баярлдаг хүн шүү дээ. Сони юм шүү. Бөмбөг харахаар яалтчгүй сэтгэл хөөрөөд байдгийн. Багада 13 төгрөгийн үнэтэй резин бөмбөг аваад тоглож өгдөг байлаа шүү дээ гэх нь. Хүний дуртай зүйл гэж хүнд ямар их баяр баясгал амьдралын утга учирыг өгдгийг гэрчилнэ. Хүний амьдрал ямар ч байсан болоод байдаг юм билээ. Хүүхдүүдээ өвдөхгүй л байгаасаа гэж их боддог байсан гэлээ. Би одоо эцэг хүн эр хүн гэдгээрээ бахархаж явах юм тест ямарсаа өөрийн бодсон төсөөлсөн тийм ээ нэг хүүхд маань тийм байгаасаа юм байгаасаа гэсэн тэр одоо хүсэл мөрөөдөлтөнд тийм ээ явж ивэл одоо бас нэг жаргал юм да тийм нэг бол хүний одоо монгол хүн хэлдэг шүү дээ хүний зэрэгтэй ингээ одоо тийм юм да жаргал гэх юм бол эцэг хүн одоо яаж юунд баярлдаггүй юунд шаналдаггүй юунд гутардаггүй тэр бүхнийг л тийм амсч яваад тийм явж байгаа нь одоо сайхан л гэж ойлгож байна. Хүүхдийг ер нь эмээ өвөө дээр нь өсгөх дэмий юм шиг санагдсан. Би олон жил оюутнуудад хичээл заасан. Ажиглаад байхад эмээ өвөөгийн хүүхдүүд нэг нялхамсаг эрх талдаан байдаг. Бие сайн даагаагүй л их сургуульд орж ирсэн харагддаг. Тиймээс хүүхдүүдээ хүн өөрөө л өсгөж хэлэх үгээ байн хэлээд үглээд байхгүй. Амьдралд нэг яайдаа гэд уучраа олохгүй байгаа үед нь сайн хэлж зааж өгөх л чухал. Их эцэг нь уган бол тийм би тэгж боддог. Их эцэг нь уган хүүхдээ өөрөө л хүмүүжүүлэх хэрэгтэй. Хүүхдэгд бол эндээ бас хүнд айгүй ухаан өгдөг байхгүй юу? Нялцганаад одоо нэг бас одоо нэг мундаг айртай өө болох гэж тэгж бас зүтгэдэг. Өвөөгийн хувьд бол аав байхаас илүү одоо байх үеэсээ илүү их нялан өвөөдөө ер нь бол тий. За ер нь бол яг гадна талдаа бол түрүүн хэлжсэнчлэн тийм их нялан хүн бол биш л тий. За тэгэл хүүхэд байгаад эцэг хурлын дараа айн. За тэгэл нэг өсвөрийн хүүхэд тогтол болохгүй юм хийчихэл бас айн. Тэгэл тэмцээн уралдаан дээр бас жоохон болохгүй үйлдэлч бол бас жоохон юм байна. Гэхдээ тэр болгонд нэг чанга зэмлэл бас их хийх үүрэгтэйгээгүй зохиц журманд тайлбарлаад ойлгох талаас нь илүү хаамын ханддаг л та ер нь бол асуудал. Тэр зүгээр ерөнхийдөө тэгж боддог шүү дээ. Хүн өөрийнхөө үлгэр дуурайл гэдэг юм те. Өөрийнхөө амьдарж байгаа хэв маягаар тэр хүүхдүүд тэргүй тэр нүдэн дээр нь харагдаж байгаа юм чинь. Тэр нь илүү өгөөчтэй байдаг юм болов гэж боддог. Гэхдээ ер нь бол би бас нэлээд ярьж хэлэх дуртай л та. Халан гаднаа хайрын дотроо гэдэг. Гэхдээ энэ хичээнэр дээр бол ерөнхийдөө тэр бол их суларж орж ирж байгаа. Бүгдээрээ тоглолдог л да. Бүгдээрээ спорт оролдоно. Яг юм тамирчин болохоор юм уу тэрийг бол нэг хүсдэг гэсэн тий. Одоо гэр бүлийн хурал болоод тэгээд яг аавын нэг ярьж ирсэн юм. Минийхөө аавынхаа энэ спортод гаргасан амжилтыг ахиж эвдэнэ гэдэг бол одоо маш хэцүү. Тийм юм ч одоо өөр юм сонирхол яасан юм бэ гэж ярьж ирсэн. Нилээн ярилцсны үр дүн дээр бол за ямар ч энэ замналаар бол явахгүй байна л гэж шийдвэр гаргаж ирсэн. Өөрөө хүмүүжүүлэх тэ одоо хүн болох за энэ үргэл гол үүрэг хүн болвол юу шүү дээ байгалийн амьтан юм чинь. Тэгээд хүмүүжлэггүй тийм хүн болвол бүр одоо нөгөө адгуусаас доор тийм учраас ерөнхийдөө хүн хүмүүжлэлтэй байх хэрэгтэй л дээ. Тэгээ эрхлүүлээд одоо тийм хүн биш болгож ирснээс тий харин жоохон
яг нөгөө хайрын дотор халан гаднаа гэсэн дээр ирүүл гэж боддоо шүү дээ. Хүн ер нь хүнийг инг тэг гэж байнга хэлж ярьж сургадгүй гэж би боддог юм. Хүүхэд өсөж торних явцдаа өөрөөрөө ухаан сууж аав ээжигээ ажиглаж байж л хүн болох нь зөв. Би хүний амьдралд ороод байх дургүй хүн л дээ. Хүмүүс өөрсдөө л амьдралаа болгож байх хэрэгтэй. Миний хүүхдүүд бүгд тусдаа гарсан. Аж гучиж олширч байна. Тэд маань өөрсдийнхөө хүүхдийг өөрсдөө л өсгөж хүн болгосон нь дээр гэж боддог. Эмээ өвөөгийн хүүхэд болгоод эмээ өвөөнөр эрхлүүлж байна гэж хошуу дэвсээр байгаад хүүхдийг бүр эвдэлчихдэг байх. Хүн ер нь их л гуниж гутрахгүй болоод л байдаг юм да. Гэж энэ агуу хүн амьдралын ухаанаасаа хуваалцлаа. Ардын олон хүүхдүүдэд аав нь болсон. Аз жаргалыг амьдралаасаа мэдэрч чаддаг энэ эрхмийн алдар Монголын сагсан бөмбөгийн аав уул яалтчгүй мөн бөлгөө.